Эртний цагт Агиузен вангийн Баян балбарын бэр болсон Харцаард Гомбын охин хурдан морь болно хэмээн шинжиж байж аянчны дайгтай арвгар жаахан хар дагыг 2 гүүгээр арилжиж авсан гин. Дайхан доор морь Дайланбийн цаанд Баатар байдаг гихчээр хошууныхаа наадам дайхнасаа салсан үрээгээ уралдуулахад төрүүлсэн гин. Алтан жолоо арвгар хээр алдар цуулыг хүртсэн тэр хүлэг 7 хошуу наадамд 20 шахамжил дандаа төрүүлжээ. Нас хөгшөрч арвгар хээр морь зөнөглөн уяа эхлэхэд уяан дээр ир зогсоод явахгүй байж гин. Морьд үсрэхэд дагаж тавихад уралдаад байж гин. Түүнийг өрөвдсөн эзэн хүүхэн Заяан гомдно гээд наадамд авч яваад уралдуулжээ. Өтөлж хөгшөрсөн арвгар хээр морь уралдааныг өнгөлөн давхсаар барианд орохын алдад Баян балбарын нэг морь зүүзөө холгон ирж зөв талаар нь дайруулан төрүүлэхэд өвгөн хээр чанга чарлан тэр морины сүүлний үгийг хазаж аваад доороо өвсрөн очиж өгчээ. Наадамч оолны хүсэлтээр төрүүлсэн морины шагналыг эцсийн удаа арвгар хээр моринд олгож эзэн хүүхэнд гардуулжээ. Арвгар хээрийн зохицыг анх уралдаж төрүүлсэн шар тал гэдэг газар авсанд хийж орчуулсан гэжээ. Үүнээс хойш Агиузен вангийн хошууны нутаг шар талыг арвгар хээрийн тал гэдэг байсан ба удаан хугацааны турш ард түмний хил яриагаар дамжигцаар арва хээрийн тал гэж нэрлэгдэх болсон гин. Монгол үндэсний бүх хурдан морийг багтаасан 400 гаруй зураг тайлбар намтартай Дэв Монгол гэрэл зургийн цомог номын сүүлийн захиалгуудаа авч байна. Холбогдох утас 7230 тэгтэг 39